Ухамсар гэдэг зүйл бол тухайн хүнийг хөндлөнгөөс дээрээс чи тэгээд байна штэ гэдэг мэдрэмж далдаас нь орж ирж байна. Энэ гүнзгий мэдрэмж бол тухайн хүний өөрийнх нь ухамсарынх нь дуу хоолой байгаа. Бидний тархин дотор нэг тийм хүн яриад байж байгаа. Тэр хүн бол бидэрт юу гэж хэлж байгаа гэхээр алиу тэнксээ чи болохгүй шүү. Наадах чи худлаа байгаад байна шүү. Чи худлаа яриад байна. Биш байна гэдэг мэдрэмжүүдийг бидэрт ухамсар маань төрүүлж байна. Ухамсар маань бидэрт үннийг хэлж идэг бол бодол маань тэр үнэнд яаж хүрэх вэ гэдэг бидэрт аргыг хэлж идэг. Яаж аргалах уу гэдэг зүйлийг л бодол бидэрт өгөөд байна гэсэн. Харин ухамсар бол үннийг өгöd. За би энийг арай л болохгүй хийгээд байна. Би нэг буруу хийгээд байна. Би болохгүй буруу зүрх яриад байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ухамсар гэдэг зүйлийг бид нэр өөрөө маш ихээр хөгжүүлэх, маш ихээр сонсох, дотоод дуу хоолой, амар амгалангаа анирдах ухамсараа хөгжүүлдэг үжээ гэж үзэж байна.